бага насны хүүхдтэй аялахад хэрэгтэй 10 зөвлөмж. За би 2 хүүхэдтэй. Манай охин маань одоо 5 настай, хүн маань 3 настай. Тэгээ өнөөдрийг хүртэл би охинтойгоо 4 удаа, хүүтэйгээ 2 удаа гэр бүлийн ингээд хамтарсан аяллууд хийчихээ. Тэгээ тэрний хамгийн сүүлийн аяллаа дараа манай эхнэр бас маш олон хүмүүс нөгөө real story-ыг хараад маш олон зөвлөмжүүдийг авахыг хүсэж байна, асууж байна гэж тэгжсэн. Тэгээ тэрний дагуу бага насны хүүхэдтэй аялах 10 зөвлөмжийг энэ удаа та бүхэнд хүргэхийг зорьсон юм аа. За нэгдүгээрт юу вэ гэвэл нислэгийн хийцний үн байгаа. За хүүгээ бага байхад 2 нас хүрэхээс өмнө бидэд яаруух нэг нислэг гадагшаа хийгээд гоё аялсан. Тэр яасан бэ гэхээр 2 нас хүрээгүй үед бол одоо infant буюу нера хүүхдийн хийцний үн гэж байдаг. Энэ бол за баруун үнгүй шахам ойролцоогоор 200 мянга 300 мянган төгрөг байдаг учраас энэ бол баруун үнгүй шахам учраас тэр насан дээр нь аваад нэг аялчвал зүгээр байдаг. 2-оос эхлээд 12 насыг хүртэл бол хүүхдийн үн гэж байдаг. Хүүхдийн үн бол ээж аавын үнэтэй харьцуулахад за бараг 80-90% тэнцүү буюу бараг том үнэтэй ижлэхэн юм үнэтэй байдаг. Тэгэхээр 2 наснаас нь өмнө нэг явчих юм бол илүү хямдхан байдаг. Тэгэхээр энэ талаар бас нэг бодож үзээрэй гэж. За хоёрдугаар хүүхдээ явахад зайлшгүй авч явах хэрэгтэй нэг зүйл бол тэрэг байгаа. Хүүхдийн тэрэг. Тэгэхээр гадагшаа яваа за нисэх онгоцны буудлын дээр очиод тоглоомын газар олон газраар явхад хүүхдийг хөтлөөд юм ингээд өөрөөр нь явуулахаас илүү тэрэгтэй зайлшгүй явах хэрэгтэй. 5 настай хүүхдтэй байсан ч 6 настай хүүхдтэй байсан ч тэрэгтэй явах хэрэгтэй. Маш их алхахдаг. Жишээлбэл бид нар Монголд алхаж байгаас 2-3 дахь их гадаад явхад алхахдаг учраас хүүхдүүд тэр болго ингээд ядардаг жишээтэй. За тэрэг авч явхад бид нар бол 3 төрлийн тэрэг авч явж үтсэн байгаа. За нэг нь бол ингээд ихвэгдээ жижигхэн болоо салцдаг. Гэтэ энэ тэрэг бол онгоцонд авч явхад бол огтоосоо зохимжгүй байд юм лээ. Хоёр дахь нь болохоор жижигхэн болчдөг. Гэхдээ хөнгөн тэрэг. Хөнгөн тэрэг болохоор хүүхдэд тухгүй яг онгоцонд одоо хийхэд юм уу авахд эсвэл өрөх үед бол хөнгөн л байхаас бусдаар бол хүүхдэд жоохон тухгүй. Тэгээд дугуйнууд нь жижиггүй учраас ингээд явж явах үед өмнө ингээд гогдоод цохгоод нэг удаа одоо юм булан цохоод ингээд унсан ч тохиолдол гарсан. Тэгэхээр дараагийн удаа бидэд бол илүү тийм хүнд бие сайтай. Гэхдээ юм хураагддаг тэргийг бол онгоцонд авч явдаг. Тэгэхээр юм хураагддаг тэрэг авч явахыг бол зөвлөж байгаа. За тэрэг авч явахад бас анхаарах зүйл бол онгоцонд бол яг ингээд суугаад хаалганд одоо очдөө шүү дээ. Тэрний өмнө бол тэргээ үлдээдэг. За яг ингээд онгоцонд суухдаа та бүхэн маань хүмүүсээс асууждаг. Бид нар тэргээ хаана үлдээх вэ гэх. Тэгэхээр ачаанд бол өгөх хэрэггүй. Онгоцны буудал дотроо авч явж хагаад орохын өмнө үлдээчдэг. За онгоцноос буухад яадаг вэ гэхээр за бид нар тэргээ хаанаас авах вэ гэдгээ бас асуучих хэрэгтэй. Тэгэхээр эсвэл онгоцны одоо нэг хоолоон дээр гаргаж өгдөг. Эсвэл жоохон дотгошоо ороод хоолоогоор яваад дуусны дараа гаргаж ирдэг. 3 дугаарт ачаан дээр дотроо нөгөө авар ачаа ихтэй ачаа юм уу эсвэл нөгөө иргэдэг ачаан донд бол гарч ирдэг. Тэгэхээр тэрийг заашгүй тодруулаарай. Тэрийг бол ачааны тоонд бол ордгоо. Нэгсэндээ та нэг цүнхтэй хэрэгтэй байгалаа гэхэд тэрийг бол ачааны тоонд оруулдаг. Тэгэхээр тэрийг бол та бүхэн хүүхдтэй явахдаа заавал авч яваарай. Тэрэггүй бол хүүхд чинь ядарна эсвэл цаашаа гүүн те намайг тэрвэрээч гэн. Тэгэхээр тэр бол маш хүнд байдаг. Тэгэхээр тэргийг бол зайлшгүй авч явах хэрэгтэй шүү гэж. За 3 дугаарт бол онгоцонд авч явах хэрэгтэй зүйлсүүд их чухлаа. За нэгдүгürt яаж юм гэхээр за дулаан орон руу нислээ гэхэд бол жишээлбэл за 7 цаг 8 цагийн нислэг те. За ойрын орнууд дээр бол за 3 цаг 4 цагийн нислэгүүд явдаг. Тэгэхээр энэ нислэгийн хугацаанд хүүхд ч өөрөө ингээ байнгын хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Ингээл бие нь ингээл чилжээдэг учраас байнгын хөдөлгөөнтэй байх гэдэг. Тэгэхээр тэр онгоцны нислэгийн турш хүүхдийг бол аль болох юм сатааруулах юм зүйлүүд чухал байдаг. За жишээлбэл юу вэ гэхээр жижиг тоглоом одоо зураг зурдаг бол зураг зурдаг зүйлүүд их чухал байдаг. За бид нар бол хоёр нөгөө таблетуудыг авч яваад iPad-ыг авч яваад тэрэн дээр нь видеонуудыг суулгаад өгчдөг. Тэгэхээр хамгийн сонирхолтой дуртай видеонуудыг хийгээд авч явах хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд яаж нэхэр видеон дээр ядч л одоо 7 цагийн нислэг бол 3-4 цаг ингээд саатж бол чаддаг. Гэтэ хүүхдүүд бол босоо дундуур нь ингээд цаашаа наашаа хөдлөөд ялангуяа 0 авах байдлаар ингээд хөдөлгөөн явах юм бол харьцангуй гайгүй байдаг. За 3 дугаарт нислэгийн турш бол унтдаг. Тэгэхээр жижиг хэмжээний дэр эсвэл өөрийнх нь асуудал дээр нь унтуулах юм бол одоо сүүлд бас гарцсан да ингээд хийлээ дөрвөлжин болоод сандлын гол тавьчдаг. Эсвэл уртлын сандлаас нь уйжгаад ойрхон ингээд тэгшхэн болгочдаг. Тийм зүйлүүд бас их тухтай байдаг. Гэхдээ хөвчлэн агаарт нисэж байгаа үед бол заавал суудлын бүсэл гэхгүй үед бол ээж нь юм аав нь ингээд тэврээд ирлээд унтуулах жижиг дэр бол зүгээр. За хүүхдээр гардаг бас нэг их чухал асуудал энэ бол том хүмүүс төрж гарч байгаа чих өвддөг. Нэгсэндээ агаарын даралт өндөртэй газраас бид нэр агаарт нисэх хооронд энэ нөгөө чихний даралт өөрчлөгдөж байгаа учраас энэ чих бол өвддөг. Тэгэхээр энэ үед яаж нэхэр хэрвээ боломжтой бол хүүхдэд бас бохогчул зүгээр.
Яаж нэг бох өөрөө ингээд ажиллах үед нөгөө энэ эрүүний энэ шанааны булчингууд ажиллахаар энэ хингэрэгний юм уу энийг ингээд хөдлөгжөөдөг. Тэгэхээр их гайгүй байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт сүүлд бас богч ажиллуулаа зүгээр болохгүй үед бол хүүхдийн ингээд чихэн дээр ингээд жоохон хүчтэй ингээд сороод юм уу хүчтэй үлээж өгөөд ахаар маш хурдан бол зүгээр болчихжээ. Энэ бол тэгэхээр том хүмүүст болон хүүхдүүдэд яг бидний хувьд бол илүү ингээд хамгийн том ангаах үед ингээд булчин ажиллаад хингэрэгний өвдрөлт бол зүгээр болчдөг. За ер нь бол шууд нислэгийг би бол зөвлөнө. Яаж юм гэхээр дамжин нисэх үед бол хүүхдтэй хэцүү байд. Нисээ замдаа буугаад өөр гейтийг олж очоод тэр хооронд ч нөгөө тэрэг шууд дамжаа явчихж байгаа ч. За тэгээ тэр хооронд хүүхэд бицсийг нь гинтийн зүйлүүд болох үед ингээд нөгөө богино хэмжээний дамжин нислэгтэй үед эдгээр жоохон хэцүү байдаг. А зөв урт нислэгтэй үед бол бас зүгээр ээж боддог. Ялангуяа энэ чон дээр чоны бол тоглоомод их гоё учраас ингээд сатаарах бол боломжтой. Гэхдээ хаалган дээрээ эрт очихын чухал учраас тэгээ тэр цагуудыг маш сайн тооцоолоод шууд нислэгийг сонгох нь зүйтэй. За хүүхдтэй бол газраар дамжиж яваад ирээ бэж орно гэдгийг бол огтоос хойно бодох хэрэггүй. Энэ бол хүүхдийг маш их ядраана, стресстүүлнэ. Энэ бол ээж аав гэсэндээ эндээс болоод ингээ ядарнаа. Тэгэхээр онгоцонд бол эдгээр зүйлүүд бас чухал байна. За дараагийнх бол хоолны сонголт байгаа. Дөрөвдүгээрт. За хоолны сонголтын дээр яаж юм гэхээр тухайн аль оронд очсноосоо хамаарат ер нь бол өөрийнх нь иддэг ойр зургийн хүнсийг нь аль болох ингээд бэлдэж аваа явуул зүгээр. Жишээлбэл одоо Хятадд очлоо, Малайзад очлоо, Сингапурт очлоо. Дийлэхдээ энгийн будаал идэхгүй бол бусад хоолнууд нь өөрөөсөө нэг нутгийн онцлогоос хамаарсан юм амтнууд байдаг. Тэгэхээр тэр хоолнуудыг хүүхдүүд ингээд энгийн мах байсан ч амтлагчтай ингээд ер нь л иддэггүй. Тэгэхээр өөрийнх нь юу иддгийг тэрийг нь ер нь авч явсан зүйтэй шүү. Тэр бол онгоцонд ч тэр за буугаад нисэх онгоцны буудал дээр ч тэр тухайн улсад аялж явахтай ч тэр. Тэгэхээр аль болох өөрийнх нь иддэг хүнсүүдийг бэлэн авч яваараа. Тэгээ өөрийнх нь иддэг бид нар жишээлбэл одоо бичээнүүд юм аваа явцдаг. Гэхдээ тэр бол бусад хоолнд ургуу үед бол 1 өдөр, 2 өдөр гэл тэрнээс цааш хоол болж чадахгүй. Тэгэхээр аль болох өөрийнх нь иддэг зүйл. За тэгээд тухайлсан газрууд дээр ялангуяа буудал дээр за би дараа нь буудлыг онцгойлоод ирээ. Буудал дээр, ресторан дээр тэр хүүхдийнхээ иддэг хоолоо ингээд захиалж идэж болох уу гэдгийг анхаарад эдэрээ тэгэхгүй бол яг ижлэх Монголд иддэг KFC, Хиттийн KFC өөр, урагшаа очоод Малайзийн KFC өөр, зарим орных бүр юм бүгд халуун ногоотой KFC дээр байдаг учраас хүүхдийн хоол бол маш бас хэцүү байдэн шүү. Энийг та бүхэн маань анхаараарай. За 5 дугаарт дулаан оронд ч дулаахан гэ. За энэ юуг анхааруулах гэдэг нь бид нэг ингээ халуун оронд очиж гингээд хүүхдүүдэд бүр ингээ нэмгээ хувцастай болгочдаг. Эсвэл гадуур нэмгээ хувцастай авч явж байдаг. Тэгэхээр дулаан орнууд хэдий ч гэсэн дотор газруу дийлэхтэй маш хүчтэй эйр кондишн ажиллуулсан байдаг. Манай нэг гадны хүн Монголд ирээд хэлж ийсэн. Гадаа ч маш хөтөн мөртлөө дотор оронгууд бас ингээ хит халуун байна гэх. Тэрэн шиг гадны орнууд дээр гадааны их халуун мөртлөө дотор газар оронгууд их хүйтэн. Жишээлбэл би өөрөө ч гэсэндээ заримдаа ноолуур ингээ цүнхлээ явцдаг. Тэгэхээр дотор газар орох үед кондишн ихтэй учраас ноолуураа гадруу өмсдөг. Тэрэн шигэ хүүхдүүдтэй ч бас юм дулаан хувцсын, зулаан цамцын юм ингээд авч явсан зүгээр байдаг. Тэгээд за хүүхдтэр ялангуяа нэг тоглоомын газрууд дээр эдгээр орох үед өмдтэй зайшгүй байх хэрэгтэй учраас ер нь зузаахан өмд цамц хоёрыг ойрхон зайшгүй авч явах хэрэгтэй шүү. Бас нэг гарсан тохиолдол бол эндээс зүгээр явсан гэсэн очоод нөгөө хүүтэндээ ингээд ханиад хүрэх гээд тэрэндээ тавгуутад байдаг тохиолдол байдаг учраас дулаан орондсон дулаан хувцас бидээ ойр авч яваарай гэж. За дараагийнх бол буудлын захиалга. За буудлын захиалга дээр бол одоо маш их анхаарах зүйтэй. За жишээлбэл юу гэхээр нэгдүгээр буудалдаа бүхэн маань хайж байгаа бол тэр одоо family friendly буюу kids friendly гэж байдаг. Гэр бүл болон хүүхдүүдэд тав тухтай зоч дуудлууд гэж байдаг. Тэгэхээр тэр одоо фильтр юм уу тэр сонголтыг маш чухалчлаарай. Тэгэхээр хүүхдэд тухгүй буудалч нөгөө тэрэгтэйгээ явах нь зохимжгүй одоо хүүхдүүд маань ойр зур хоолнууд нь ч болдгоо өглөөний цайн дээр хүүхдийн зүйлч байдгүй буудалд ороод нөгөө хүүхд байгаа учраас би хүүхдийн нэмэлт зүйлүүд авъя гэд гарын угаахтаа нөгөө доор нь зогсоодог зүйл 0 ороход дээр нь тавьдаг зүйл гэд тэдгээр нь байдгүй учраас энэ бол ийм хүүхдэд зохимжтой буудлууд бол хэцүү байдаг шүү. Тэгэхээр kids friendly, family friendly буудлуудаас та бүхэн маань сонголт хийсэн зүгээрээ. За хоёрдугаарт хүүхдийн одоо орох policy гэж байдаг. За жишээлбэл энэ бол ингээд улс олгоо өөр. За Хятадд санаж ийн бүр ингээ хүүхдүүд бол үнэгүй өгцөн байдаг. За насын та бүхэн маань шалгаар 18 наснаас доошоо, 16 наснаас доошоо, 12 наснаас доошоо гэх мэтчлэн ингээ үнэгүй байдаг. Хятад бол 12 наснаас доошоо огт үнэгүй байдаг. Тэгэхээр та бүхэн маань хайлт хийхдээ за 2 том хүн, 2 хүүхэд гэдэг ингээд хайлт хийгдсэн ч болно. Тэгэх юм бол та бүхэнд 2 өрөөг дийлэхдээ санал болгоод байдаг.
Зүгээр хоёр том хүн гэдгээрээ хайгаад очиод хүүхдтэйгээ явж байгаа шүү. Эсвэл захиалга хийж дуусаад нөгөө хүсэлт байдаг. Хүсэлтэн дээрээ бид нар ингээд тэд настай хүүхдтэй явж байгаа учраас хүүхдийн хэрэглүүд авна шүү гэдэг ингээд бичсэн зүгээр байдаг шүү. Тэгэхээр нэг өрөө бол дийлэгт одоо шинэ манайх шиг 3-та 5-та ч юм уу энэ насны хүүхдүүдээр бол нэг өрөө авсан зүгээр. Ягаад тэгэхээр хоёр өрөө авах нь үн төлбөрийн хувьд ч гэсэндээ тэгэл нэг хүүхдтэй аваад өөр өрөөнд орно гэж огтосоо бол юм байхгүй. Нэг юм том ор авах уу, ямар ор авах уу гэдэг байдаг. Тэгэхээр энэ орны сонголтын хувьд бол ихэвчлэн нэг том орол queen size буюу одоо 1.5 м-ийн өргөнтэй байдаг. Тэгэхээр энэ орон дээр дөрүүлээ юм унтна гэдэг. Ер нь тавуулаа байсан ч унтна гэдэг те хэцүү байдаг. Тэгэхээр хамгийн зөв сонголт бол бидний хувьд twin ор авдаг. Twin ор буюу одоо хос ор гэсэн үг те. Хосоор аваад энийгээ нийлүүлэх юм бол энэ өөрөө ойролцоогоор 1.8 та ч юм уу 2 та болдог жишээтэй. Анкерээ илүү тухтай байдаг. Тэгэхээр тухайн буудалтаа twin or хүүхдүүдтэй явж байгаа хэлээд орныхоо сонголтыг харах юм бол та бүхэн twin or double room гэж байгаа байхгүй юу? Тэр нь болохоор 2 ортой эсвэл 1 ортой өрөө. Тэр яаж нэхэр орын хөдлөгдөг учраас twin or буюу 2 ороо хөдөлгөөл нийлүүлээд ингээд унтчихад бол асуудалгүй. За энэ бол буудлын ямар нэг юм policy юм уу те дүрм зурм зөрчиж байгаа хэлбэр биш. Нийлүүлээд унтахад бол буудлаас ямар зүйлийг бол хэлдэгвэ. Тэгэхээр өрөөний сонголтын хувьд та бүхэн энэ twin ортой ийм байхыг бол анхаарч үзээрэй. Тэгэхээр онлайнаар тэр захиалга хийхдээ бас хүсэлтүүдээ сайн биччихдэг. За хүүхдтэй явж байгаа. За тэр фильтрүүд дундаас kids friendly мөн өмнө явж исэн хүмүүс бизнесээр явхад хэрэгсэн, хүүхдтэй явхад хэрэгсэн гэдгийг харж үздэг. За 4 одноос дээшээ бол илүү бүфэ хоолтой болчдөг өглөөний цай. Тэр үед хүүхдүүдэд ороход бол харцангуй амтлагчд багтай бүфэ хоолтой учраас хүүхдүүдийн сонголтоор намаараад өөр зүйлийг идүүлдэг ч юм уу. Ингээд сонгоход бол илүү зүйтэй байдаг. 7-дугаарт бол хүүхдийн тоглоомын газар. За хүүхдийн тоглоомын газрын тухайд бол дийлэнх орнууд онлайнаар захиалдаг болсон. Тэгэхээр онлайнаар та бүхэн маань одоо Klook гэж байдаг те trip.com байдаг. Эсвэл тухайн орныхан Google дээр хүүхдүүдэд ямар тоглоомын газар үзүүлж болох вэ гэдгийг үзчихвэл зүгээр онлайн захиалах, очиж захиалах хоёр үнийн өв дийлэгтэй ижлэх зарим тохиолдолд онлайнууд хямд байдаг жишээтэй. За Сингапур жишээлбэл заавал урьдчил захиалаарай гэсэн. Очоод ингээд төлбөртлөөд орё гэсэн чим боломжгүй байдаг. Тэгэхээр тэрийг нэгдүгээр анхаараа. Хоёрдугаар за ямар өдөр тоглох вэ гэдэг их чухал. Жишээлбэл Universal Studio те Disneyland орохыг төлөвлөж байгаа бол хагасаа бүцөөнд бол бүгдээ ингээд шавчдаг учраас нэг тоглоомн дээр 1 цаг 2 цаг юм очролдог. Тэгэхээр хүүхдийн тоглоомын газар байсан ч ингээд бужигнаад хүүхдүүд чинь тав тухгүй ээж аав насанд ингээд тав тухгүй байдлууд бий болдог. Тэр нь бол хамгийн бага хүүхдтэй өдөр бол 2 дахь 4 дахь 1 дахь өдрүүд бол байдаг. Тэгэхээр энэ өдрүүдээр тоглоомын газар очих юм бол зүгээр байдаг. Бидэд бол яг Сингапурт Universal Studio орохдоо эхний удаа ороод тэгээд плейдээ дахиад апдейт хийсэн байна. Тэгэхээр эхний удаа орохдоо хямдыг авчаа дараа нь за энэ бол хизээж бүтэхгүй байна гэд өндөр үн нэмээд $30 орчим нэмж төлөхөд бүх газар маш хэлбэр ороод хүүхдийн бүх хүссэн тоглоомыг бол тоглуулсан. Тэр бол шууд очргүй маш бага очроор ордог ч. Тэгэхээр та бүхэн маань амралтын үзэр хэрвээ энгийн тийзер орно гэх юм бол за нэг хүлээлт нь бол 3 4 за хамгийн ихдээ 5 тоглоом дээр тоглож чадна гэж бодороо. Тэгэхээр тийзийг нь арай өндөр тийзнес нь авсан зүгээр шүү гэд. За энэ дор одоо playground буюу те ийм дотор тоглодог газрууд байдаг. Тэрэн дээр бол яаж юм нэхэр тэр хүүхдийг бол битүү хувцастай байлгадаг. Жишээлбэл манай Монголдсэн тэгдэг шүү дээ. Хүүхдүүдээ улсахтай юм нөгөө бие юмд урж магадгүй учраас битүү хувцастай байлгах. Түрүү хэлсэнчлэн дулаан хувцастай байлгахад бол анхаараарай. За гадаа юм усан паркууд гэдэг. За усан парк дээр мөн хүүхдийн зохимжтой хувцсуудыг те. Тэгээ ер нь бол дийлэхтэй бие ингээд халахалсан хувцсууд гадныхаа өмсдөг. Тэгээд халахалсан бүтэн хувцастай явбал бол зүгээр. Тэгээ хүүхдийн өндрөөс хамаардаг анхаараарай. За энэ бол тэдэн сантиметрийн өндрөөс дээшээ энэ дээр тоглож болно гэдэг. Ер нь Disneyland ч вэ, Universal Studio ч вэ тэр анхааруулгууд байдаг. Тэднийг бас маш сайн хараарай. Тэгэхээр тоглоомын газрууд дээр бол энийг анхаарах нь чухал байна. За олон нийтийн унаанд явдаг. За таксинд бол окей. Би бол нэг их сонин кейс болсон нь бас Сингапур дээр нэг хүүхдээ суух гэсэн чинь бид нар хүүхдээ хүн авахгүй гэдэг ингээд яваад өгчсөн жишээтэй. Хүмүүсийн хандлагууд бас их өөр өөр байдаг. Жишээлбэл монголчууд хүүхдэд их тийм эвлэгхэн хүндэлдэг бол сая бидэд Хонконгод явж байхад, Макаод явж байхад бол хүүхдэд маш юм одоо заримдаа дургу байдалж ажиглагдана. Хүүхдэд тэрврээд ингээд ширээ хүлээж байгаа үед бол юу ч болоогүй юм шиг ингээд булаацалдад төрүүл суугаад хүүхдтэйг нь илүү одоо хүндлэх ийм байдал бол байдгүй. Тэгэхээр зарим орнуудаар ийм зүйлүүд байдгийг бас анхаараарай. За нэмээд хүүхдтэй нийтийн тээвэрд бол
ороход хэдэн наснаас доошоо үнэгүй байх вэ гэдгийг бол анхаарай. За жишээлбэл ихэвчлэн 3 нас байдаг. 3 наснаас доошоо үнэгүй, 3 наснаас дээшээ за нэг 12, 16 нас хүртэл хагас үнээр нь за тэгээд том үнийн үн гэдэг ийм үннүүд байдаг. Тэгэхээр хүүхдийнхэн наснаас хамаарат үнэтэй юу, үнэгүй юу за эдгээрийг анхаараарай. Тэрэгтэй явж байгаа үед бол метро илүү зохимжтой байдаг. Яг тэрэгтэйгээ лифтээр яваал метронд ороод буцаа лифт тэрэгтэйгээ явчих болж байгаа. Автобус бол маш хэцүү. Тухайн орны автобуснуудыг анзаарч байгаад нөгөө дотроо тэргийг нэвхээд тавьж болох уу гэдгийг анзаарахгүй бол бас ийм автобусаар явхад бол хэцүү байдаг шиг. Гэхдээ метро бол бас хүүхдүүдэд жоохон айцтай санагддаг. Маш олон хүн сууж ийн, маш их чимээтэй нэг жоохон айгаад идэг ийм сул талуудтай байдаг. Тэгээд аль нь нөхцөл төлбөр төлөх үү гэдгийг анхаарч авахгүй бол төлбөр одоо төлөх үед нь төлөөгөөс болоод төлөхгүй үед нь төлөхөөс болоод ямар нэг юм эрсдэл гарах вэ, илүү зардал гарах вэ гэсэн ийм болгоомжлууд байгаа. Тэгэхээр очихдоо та бүхэн маань энэ полисийг нь бас уншаад үзчихвэл зүгээрээ. За аюулгүй байдлын тухайд бас маш их чухалчлах хэрэгтэй. За өмнө гарч ирсэн нэг кейс бол Монголд одоо ханиа томооны улирлаар гадагшаа явж байгаа хүүхэд ингээд баг зэрэг ханиаж яадаг. Тэгээд эрт босоод эрт нислэгтэй байснаас дамжиж явхаар хүүхэд ядраад намайг нэг удаа хүүхдтэйгээс явж байхдаа ханиад нь хүндрээд бас төргөмөрөн болсон юм тохиолдол байдаг. Тэрэн дээр би юуг анхааруулах гэдэг нь хүүхдтэй явж байгаа үед ялангуяа энэ ханиа томооны улирал ч юм уу эргэлзээтэй байвал даатгалуудаа таавах маань зайшгүй хийлгээд яваараа. Тэгэхээр гадаадд очоод ямар ч хэмжээний төлбөр гарсан даатгал бол хэрэгтэй юм байна. Бага насны хүүхдүүдэд явж байгаа үед маш юм ойр байх хэрэгтэй. Ойр байх гэдэг нь яаж юм нэхэр хөдөлгөөнтэй хүүхдүүд маань ялангуяа энэ хятадаар ч юм уу те хүн бужигнжаа газруудаар л бид нэр явж Диснейленд дээр ч юм уу Universal Studio дээр ч юм уу хүүхдүүд маань ингээд гүйж алга болох гэдэг. Тэгэхээр ойр байх тэрийг эхнээс нь хүүхдүүдэд маш сайн анхааруулаарай. За энэ бол Монгол бол биш ээ. Энэ бол өөр улсад та нарын хэлийг мэдхгүй. Тэгэхээр ээж аавтайгаа ойрхон байгаараа холдож болохгүй шүү гэдгийг анхааруулахгүй л ялангуяа манай хүү шиг юм хөдөлгөөнтэй хүүхдийн хувьд бол ингээд гүйч гэдэг ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр тэрийг бас та бүхэн маань бас анхаараарай. Хамгийн сүүлд хамгийн бас чухал зүйл байдаг нь одоо 10 дугаар зүйл байна. Аялдаг хүүхэд баян болдог юм судалгаа байдаг. Америк нэгдсэн улсын аялал жуулчлалын холбоос нэг судалгаа хийсэн байна. Тэгэхээр бага наснда илүү олон аялсан хүүхдүүд бол баян болдог гэдэг. Энийг ингээд лавшруулаад судалж үзсэн чинь яг түрүүний хэлдэг. Гадагшаа явж байгаа хүүхдийг ингээд илүү хариуцлагатай болгох юм байна. За ээж аваасаа холдож болох юм байна. Илүү юмнуудаа ингээд хямгч байхгүй бол дуртай газараа орхиж болох юм байна гэдэг юм уу. Тэгэхээр хариуцлагатай болгодог байна. Жишээ нь манай охин өөрөө дүүгээ ингээд хөтөлж яваа те. Нэгсэндээ их ч юм хариуцлага гарч ирж байна. Тэгэхээр тэр зүйл нь чухал байд юм байна. За хоёрдугаарт бол ийм өөр зүйлүүд хараа явахаар хүүхэд ингээд тархин илүү ийм хөгждөг. Нэгсэндээ өдөр болгон цэцэрлэг гэртээ за нэг заримдаа дотоороо Улаанбаатараар явд юм уу те. Энэ зүйлээс илүү шал өөр газар орчоод хүмүүс нь өөр хэлээр ярьд юм байна. Хүмүүсийн үйл хөдлөл нь өөр юм байна те. Энэ харагдж байгаа өнгө төрх болон автобуснаас эхлээ бүх зүйлүүд нь өөр учраас тэр хүүхдийн тарих маш их хөгждөг юм байна. Тэгэхээр энэ эдгээр зүйлээс хамаарат яаж нэгээр хүүхдийн тарих залуудаа багадаа маш их юм хөгжсөн нь ирээдүйд тэр хүүхдийг илүү юм баян болгоход нөлөөлдөг гэсэн юм сонирхолтой судалгаа байлаа. Тэгэхээр хүүхдүүдээ баг гэж одоо эргэлзэлгүй та бүхэн маань багад нь аваад аялж явах юм бол хүүхдийн тарих хөгжих нь хүүхд маань илүү олон соёл, олон ургалж байдал те бусад орны хүмүүс хүүхд зэргийг бүгдийг ингээд хүлээн зөвшөөрөөд илүү хөгждөг байх нэ. Тэгээ бага насны хүүхдүүдэд аялах зөвлөгөө маань энэ байна. Та бүхэн маань за бага насны хүүхдүүдэд аялахдаа нислэгийн тез, за энэ activities буюу хийх зүйлүүд, за буудлын захиалга зэрэгээ бас iTrip-ээс захиалах бол боломжтой. Манай аялын зөвлөгөө та бүхэн дэлгэрэнгүй зөвлөгөөг өгнө. Мөн лайк дараад subscribe хийгээд мөн комментээр нэмэлт асуултууд байвал бичээрэй. Би та бүхэнд туршлагаасаа харамгүй хуваалцах болно. Амжилт хүсье та бүхэн.